За буцаахгүй дуу маань бол англи-эгчийн дуу байгаа. Тэгээд яг энэ дууны утга агуулга дуулахад яг танд яаж мэдрэгддэг вэ? Тэгээд хуваалцвал бас дууны түүхээс те бидэнтэй хуваалцвал. Энэ дуу ямар үнэн үхтэй дуу вэ гэж тэгдэг шүү дээ. Тэгээ энэ дуу бол үнэхээр үнэн үхтэй. Тэгээд хүн нэг хайрлсан бол буцаадгүй тийм буцаахгүй хайрын тухай. Тэгээ 2006 онд энэ дуу миний хүүхэлдэд цомогт орж исэн. Тэгээд продюсер Ангерман гэж надад зориулж энэ дууг зохиож исэн. Гэхдээ надад зориулж шээ. Йоо бид тэр ингээм хамтраад энэ дууг сайхан гаргасан байгаа. Одоо болохоор дараагийн дуу нь болохоор Нууцхан хайр. Нууцхан хайр тийм. Нууцхан хайр дуу болохоор Fall in Love цомогт орж исэн. Тэгээд манай хүрлээ авах зохиож өгч исэн. Бидний одоо багийн дурсамжинд олонготлоо клип нь буугаад идэх байхгүй тий. Гал командын. Тэг яг энэ бас лаг сүртэй бас тийм царийн ганц заяадаг тийм заяаны одоо хүчтэй true love-ийн тухай дуу. Тэгээд нууцхан байсаар агаад бүр ингээд удцсан тий. Тэгээд хизээ нэгэн цагт харалдаад тэр нууцхан хайраа илчилж байгаа тийм утгатай дуу байгаа. Хэлж чадаагүй сэтгэлийн үгээ хичнээн жил өөртөө хадгалж явлаа айсаар холдон модох он жилүүдийн аль нэгэнд нь чамда би хэлнэ сүлжийн боломжийг төвчин өнгөрүүлснэ сүлдэн би өөртөө харамсан боддооч тавал бүтэх ёсгүй хайрын тухай тагэн болохоор чамда би хэлнэ хожимсан ч гэсэн үргэлж надад төрөөд байдаггүй хаяаныг царагчин олж харагсан гэж хамрын бонол зүрхэн сэвэдээ хожимсон ч гэсэн Such a sad, had he been tirugi, hungry chime, he's so sorry. Mr. Tava. She said
Одоо дараагийн дуулах битэрийн та бүхэндээ зориулж дуулах дуу маань болохоор ганцхан гэдэг дуу байгаа. Гэхдээ хүмүүс болохоор илүү унган багын найз гэж яриад байдаг. Тэгэхээр энэ дуу маань хүн болгоны хамгийн багын одоо багаасаа найзлсан бид нар ярьдаг штэ кошокноос ахуулаад найзлсан гэдэг шиг багын найзар хамгийн хөөрхөн байдаг те. Та саналыг байна уу? Нэг юм гэгээхэн те хамаг л хийж болох хамаг л хөгжилтэй бас нууцхан тэнэг үйлдэлүүдийг хүн хамгийн багын найзартайгаа дандаа хийсэн байдаг те. Амьдралын ингээл сургууль соёлд ороод гэр бүл зохиогоо явсан ч гэсэн үргэлж зүрхэнд хамгийн нандин хамгийн хөөрхөн байдаг хүмүүс бол яалчгүй багын найзар те. Тэгээд яг та бүхэндээ бас энэ дагаа бүх хүмүүстэй тэгээд яг энэ live session маань үзэж байгаа хүмүүстэй хамгийн хайртай багын найзыгаа дурсаад бодоод найзтай зориулаад энэ дууг бас сонсоосой гэж хүсэж байна. Тийм ингээд нөгөө багын найзар чинь 10 жилийн өмнө салсан ч гэсэн уулзсан готоо шууд өчигдөр салсан юм шиг уулзцаадаг ш. Тэг бүр нэг тийм хамаатан сад шиг болчдаг. Тэгээд тийм гоё дотны хүрлийн тоод ба шүү. Тэштүүдэн амран ганцхан Урсгалгол олон чиг Усны тунглайг толгол минь ганцхан Унган багын минь найз бүхэн Усны долгио шиг олон Холын замдаа итгэлдээ Хонгор найз минь надтай ганцхан Шиврэн орлоо гэж шаргал намрын борон ганцхан Олоосон олон гэж урцун дэрлийг хангуул минь ганцхан Хонон багын минь найз бүхэн Усны долгио шиг олооч Холын замнаар итгэлдээ хонгор найз минь надтай ганцхан My friend Best friend My friend Best friend Хайрын олон чиг Эжимэн хайр цорын ганцхан найзууд олон гэж багын найз минь чи надтай ганцхан Хонгор багын минь найз бүхэн Усны долгио шиг олооч Холын замдаа итгэлдээ хонгор найз минь надтай ганцхан Бүх хайртай багын найзраа мандтугай. Тэгээд энэ гоё гайхалтай дууны хөгжмийг зохиосон, хөгжмийн зохиолч Инхвэр ахтаа маш их баярлалаа. Хайртай шүү. Шүлгийн зохиосон бид бүгдийн хайртай дуучин Харан хамтлагийн дуучин Логсүр ахтаа баярлалаа. Хайртай шүү. За манай Ар Монголын алдарт хөгжимчид баг хамт олон байран дээрээ сууж байна. За одоо бас дахиад багнасаа дурсан шүү дээ. Тэгээд одоо жоохон бахта манай охтууд нэрээ Амар дээр хүн гэдэг одоо ярих уу? манай охтууд нэрээ хүүгүүдэд одоо дурлжил явсан баг тий, крашлжил явсан баг тий. Гал халуун тийм крашлж явсан хүүгнээ бодорой за. Тэгээд энд байгаа залуучуудаа зориулаад хүүгүн гэдэг дуу уулна. Гэхдээ залуу гэдэг нэрийг өөрчилсөн тий тэр. Яа тэр хүүгүн Энгийн залуу гэдэг. Үеийн залуу гэдэг. Тэгээд нэлээ олон жилийн дараа залууга өвөн болох юм яах вэ? Тэгээд энэ дог юу болох юм уу? 20 жилийн дараагсан чи өвгөн гэж. Гандан морхот уу. 20 жилийн араас чи хөвгөн гэж.
Бай кампинг гишүүдтэй баярлаа. Дуучин Марлага, дуучин хөгжимчин Мөх Туяа. Мөхтөяда баярлаа, марлада баярлаа. Хайртай шүү.